Сайн байцгаана уу? Эрхэм сонсогч та бүхэнд энэ подкастын мань дугаар хүрж байгаа өдрийн мэндийг хүргэж байна. Бидний дэрэгдүр шуугиан дунд өнгөрч буй олон хүний нэг. Тэдний зарим нь бидний анзааралгүй өнгөрсөн мартагдах ёсгүй хүмүүс байдаг. Өнөөдөр би та нартай инженер болохыг мөрөөддөг байсан Жуулаа Жикитийн гих өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээ мэд төсөөлдөг 22хан настай амьд ахуй цагтаа итгэлцлийн бэлэгдэл байсан нэгэн бүсгүн харамсалтай төгссөн түүхийн тухай хуваалцах гэж байна. Жуулаа Жикитийн 2000 онд Италийн Венето мужийн Вито де Анна гэх хотод төрсөн. Жуулиа 3 хүүхэдтэй айлын отхон болон мэндэлсэн. Тэрээр гэр бүлийнхээ эрх таних, тууштай шинийг эрэлхийлэгч охин байв. Тэрээр Падугийн их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2023 оны 11-р сард дипломо гардан авахар хүлээж байсан юм. Ирээдүйдээ итгэлтэй, шинжлэх ухааныг хайрладаг, нэгэн зэрэг эмэгтэй хүний хувьд нийгэмдэх байр сууриа тодорхойлж чадхууц хүчирхэг эмэгтэй байлаа. Жуулиа Падугийн их сургуульд суралцж байх явцдаа Филиппо Турита гэх нэгэн залуутай танилцж дотносноор улмаар тэд үерхэх болжээ. Энэ Филиппо гэх залууг анх харахад маш ийдэг, тайван хүн мэт харагддагч дотроо тис өөрийн бодож явдгийг нь хинч мэдсэнгүй. Энэ Филиппо гих залууг тодорхойлох юм бол ихэнхдээ хаалттай, тэм чимээгүй төрлийн хүн харахад хинт ч гим хор болохооргүй залуу шиг харагддаг байсан. Үүний эрэхтэй тэр Жуулиатай үерхэж байхдаа түүнийг маш ихээр хардаж сэрддэг. Найз нөхөдтэй нуулзуулахгүй, гэр бүлийнхэнтэй нуцаараа ирүүлэхгүй нэг тийм Жуулиа хянан өөрийнхөө иргэшээлд байхыг оролддог зан авиртай байсан гэж Жуулиагийн найз нөхөд гэр бүлийнх нь түүний тухай ярьдаг юм байна. Жуулиа бол одоо энэ Филипп гэдэг нөхөртэй танилцаж үерхснээсээ хойш царай зүс нь гундаад нэг тийм юмнаас амархан зочдөг эрэгтэй хүн харахаараа айдаг төрлийн болсон байсан. Одоо энэ Филиппогийн өөрийнх нь хайр гэж нэрлсэн зүйл нь яг үүний хэрэг дээрээ Жуулиаг хордуулах шин чанартай байсан. Хинтээ уулзах, юу худалдаж авахыг нь заадаг, Жуулиаг найз нөхөдтэйг уулзахад нь дургуутсдаг, зөвхөн өөртөө л хамт байхыг Жуулиагаас шаарддаг байсан. Мөн Жуулиаг гэр бүл нийгмийн харилцаанаас нь холдуулахыг оролддог байсан. За ингэж явсаар хагаад маш олон жил үерхсний эцэст гинт нэг өдөр Жуулиа Филиппогоос салахаар шийдээд түнт хэлэхэд тэр маш ихээр ууралж байсан. Тэгсэн ч гэсэн Жуулиа 2023 оны ихээр Филиппотой энэ хайр сэтгэлийнхаа харилцаагаа тасалсан байгаа юм. За энэ Филиппо гих нөхөр бол Жуулиатай салснаасаа хойшоо байнга Жуулиа руу залгаж буцаж нийлэхээр түүнийг ятгах оролдлогыг бол өдөр тутам хийжсэн гэж хэлж болно. Филиппоч Жуулиаг эргээд нийлэхийг гуйсаар Жуулиа түүний энэ саналыг нь хүлээж авахгүй гэдээсээр 2023 оны 11-р сарын 11-ний орой Филиппо Жуулиа руу залгаж түр гарч ирээд өөртөө нуулзахыг хүссэн. Жуулиа энэ үед урдныхаа сайхан харилцааг бодон сүүлчийн удаа уулзахаар түүний машинд суусан байгаа юм. Энэ үед Филиппо одоо чи диплома ингээд авах гэж байгаа юм чи хоёулаа энэ баярыг чи хамт тэмдэглэе. Тэгээ хоёулаа гадуур нэг хоол идээд ганц хоёр дарс шимэнгээ урдныхаа сайхан цагийг дурсаад нэг зугаалж хагаад би орой гэрт чи хүргээд өгье гэж Жуулиад хэлсэн. Энэ саналыг нь бол Жуулиа хүлээж авсан байгаа юм. Энэ уулзалт нь хүмүүсийг сонсоход энгийн л мэд сонсогдож байгаа боловч Жуулиа Филиппогийн машинд суусан оройноо гэртээ эргэж ирээгүй. За ингээд Жуулиа бол одоо хэд хоног ээжтэйгээ ерөөсө холбоо бариагүй, ээжигээ залхахад нь ерөөсө хариу өгөөгүй, гэрт нь очиод хаалгыг нь догшоход хариу өгөхгүй байсан болохоор ээж нь санаа зовсондоо цагдаад мэдэгдэж энэ дуудлагыг нь авсан цагдаа нар тэр даруй эрдлийн ажиллагаагаа эхэлсэн. За дуудлагыг нь авсан Италийн цагдаа нар сайн дурынхан гэх мэт маш олон хүмүүс Жуулиаг хайх эрдлийн ажиллагаанд ерөөсө оролцсон. Италийн цагдаа нар Жуулиагийн хамгийн сүүлд харагдсан газрын камерын бичлэг, Филиппогийн машины маршрут, охины одоо GPS-ийн мэдээллийг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. За ингэж явсаар хагаад Жуулиаг алга болсноос 7 хоногийн дараа буюу 11-р сарын 18-нд Комиликогийн зэрлэг ууланд голын ирэг дээр нэгэн эмэгтэй цогцос хэвтэж байгааг олсон. Энэ цогцос бол Жуулиагийн цогцос байлаа. Түүний цогцыг цагдаа нар харахад бие дээр нь маш олон удаа хутгалсан гэмээр хутганы шарах, хүчирхийлэлд өртөгдсөн байж магадгүй шинж тэмдгүүд түүний биен дээр нэлт байсан юм. Энэ нь хинч харсан, санаатай, урд өмнө төлөвсөн, маш хэрцгий маягаар үйлцэн аллах гэдэг нь тодорхой байлаа. Жуулиагийн олдсон тэр өглөө хинч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Цагдаа нар ар гэрийнхэн бүгд л нэг асуулттай үлдсэн. Яагаад? Түүх энд дуусаагүй. Харин ч одоо л эхэлж байна. Та энэ хэргийн үнэн бодит талыг хамтаа ухаж ойлгомоор байвал манай суугийн сонсогчдын 78.2% нь энэ суугийг ерөөсөө сабскрайб хийгээгүй байна. Хэрвээ та дараагийн хэрэг, дараагийн үннийг алдахыг хүсэхгүй бол яг одоо subscribe товчлуур дээр дараарай. Бид үргэлжлүүлэн Жуулиагийн хэргийн талаар одоо ярилцах болно. За ингээд Италийн цагдаа нар бол Жуулиагийн цогцыг олсон даруйда хамгийн түрүүнд
түүний экс найз залуу болох Филиппог сэжиглэн түүнийг Итали орон даяар ерөн сурвалжилж эхэлсэн. Ингээд Филиппогийн машин явсан чиглэлийн дагуу бүх камеруудыг шүүж үзээд Филиппог Германд машинтайгаа явж байхад нь Германы цагдаа нар түүний машиныг зогсоон баривчилсан. Филиппогийн хувьд бол яг баривчлагдах үедээ маш тайван хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрсөн маягийн байдалтай байсан ч анхныхаа байцаалтын үеэр бол тэр Жулиягийн хэргийн талаар юу ч яриаггүй. Ингээд удалгүй түүний шүүх хурдл нь болж шүүхийн сэтгэл зүйчдийн дүгнэлтээр Филиппог нийгмийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй зан авир, англиар гэх юм бол anti-social traits, өөрийгөө хохирогч мэт төсөөлөх хандлага, эмэгтэй хүнийг өмчлөх сэтгэлгээтэй гэж түүний талаар дурдсан. Гэсэн ч түүнийг бүрэн ухаан сарвал хариуцлага хүлээх чадвартай хэмээн дүгнснээ шүүх хурал дээр танилцуулсан. Филиппод бол санаатаагаар харгас хэрцгий аргаар Жулиягийн охины амь насыг нь хөнөөсөн гих үндслээр ял төлөвлөж байгаа юм байна. Шүүх ажиллагаа нь 2024 онд эхэлсэн бөгөөд өдий хүртэл Итали улсын иргэдийн анхаарлын төвд байна. Түүний хэрэг бол зөвхөн нэг хүн бус нийт нийгмийн дотоод гэмтэл соёлын доголдлыг ил гаргасан үйл явдал болж хувирсан. Жулиягийн эгч Илина аав Гино нар охиноо алдсан гашуудлынхаа дунд ч нийгэмд хандан хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөх болсон. Жулиягийн эгч нь хүн хайрлах нэрийн дор хүчирхийлэл үйлдэх нь зохисгүй гэж мэдэгдэж олон нийтийг ухаарлал өөрчлөлтөд уриалсан. Италид олон мянган хүн гудамжинд гарч Жулия Сяма түүтэй буюу бид бүгд Жулия гэх уриалгатай эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг даслан зогсоох нийгмийн хүсэл тэмүүллийг илэрхийлсэн жагсаал зохион байгуулж эхэлсэн. Жулиягийн хэрэг олон нийтийн бухимдлыг өдөөж Италийн засгийн газрыг маш шийдэмгий алхам хийхэд нь хүргэсэн. Италийн ерөнхий сайд Жоржо Мелони Жулиягийн нэрээр хуулийн төслийг санаачилсан. Энэхүү хуульд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эрт таних, хамгаалтын арга хэмжээ авах, зан үйлийн хяналтыг сайжруулах зэрэг заалтууд багтсан. Парламент уг хуулийг түргэн шуурхаа баталсан нь нийгмийн хүсэл эрмэлзэл ямар хүчтэй байсныг нь бол тухайн үед харуулсан. За ингээд эндээс харахад бол Италид ямар нэгэн юм эмэгтэйчүүдийг ингээд хүчирхийлж байгаа хүчирхийллийн эсрэг хууль сул байсан нь ингээд харагдаж байгаа. Жулиягийн энэ амь насаараа ухааруулсан энэ ухаарлал нь ард түмний уур хилэн хөтөлж улмаар өөрсдийнхөө парламентыг эмэгтэйчүүдийн эсрэг хийж байгаа хүчирхийллийг эрт таньж мэдэн таслан зогсоох хууль гаргаж ирэхэд нь маш том нөлөө үзүүлсэн. Жулия Чикитиний амьдрал ба үхэл нь ганцхан нэгэн гэр бүлийн эмгэнэл бус бүхэл бүтэн нийгмийн тойл боллоо. Тэр бол хизээч мартагдах ёсгүй нэр. Жулиягийн хэрэг бидэнд найз залуу, хамтрагч, нөхөр гэлтгүй хэн нэгэн хүний хяналт, сүрдүүлэг, хүчирхийллийг үл дэвчих ёстойг харуулсан. Хүчирхийллийг хайр гэж нэрлэхгүй. Жинхэнэ хайр хүндлэл, эрх чөлөө тэгш харилцаанд оршдог. За ингээд сонсогч та бүхэнтэйгээ өнөөдөр Жулия Чикитиний түүхийг сүхэн ярилцлаа. Энэ түүхийг сонссныхоо дараа юу хийхээ бид өөрсдөө шийддэг. Дуугүй байх уу, эсвэл өөрчлөлтөд хувь нэмэр оруулах уу? Боловсрал, ойлголцол, харилцаа, хуулийн дэмжлэгээр дамжуулан бид хүчирхийлэхгүй ирээдүг бий болгож чадна. Хэрвээ танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд тусламж хэрэгтэй бол чимээгүй бүү бай. Зохих байгууллагт нь ханд тусламж хүс. Түүнд өөрийнхөө тусламжийн гарыг сунга. За ингээд өнөөдрийн маань дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд манай сувг таалагддаг бол лайк болон сабскрайба дарж манай сувгийг дэмжээрэй. Мөн хажууд нь байх хонхон дээр дарснаар дараагийн бичлэг орох бүр танд цаг тухайд нь мэдэгдэл ирж байх болно. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.